За коп радио үзүүлж байна. За сайн байцгаана уу. Тэгэхээр манай улсад за COP 17 буюу зөвлөлтийн эсрэг талуудын баг хурал 8 дугаар сарын 17-ноос 28-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа. За тэгээ үүнтэй холбогдуулан манай Тэнгэр телевиз цувралаар маш олон төрлийн зохис мэдээлэл хөтөлбөрүүдийг бэлдэж байгаа. За үүний нэг бол COP радио буюу бид хоёрын хөтлөн явуулж байгаа энэ подкаст байгаа. Тэгэхээр хөтлөгч Мажик Сүрмэний бие болон хөтлөгч Дорж Балам бид хоёр хамтраад COP 17 хурлын талаар за уг хурлын одоо иргэн тойронд болж байгаа энэ хурлын талаар та бүхэн юу мэдэх ёстой, юунд нь анхаарал хандуулах ёстой гэх мэтчлэн одоо аль болох хэрэгтэй агуулгуудыг бид хүргэх хэрэгжих болно. COP гингүүд танд амар өдөртэй санагдчихж магадгүй те. Миний надад нэг ямар ч хамаатай ч үлээд те. Энэ хүмүүс яагаад ийм бах юм бариад хурал зөвлөгөө хийх гээд байгаа юм те гэж санагдчихж магадгүй. Тэгээ удахгүй 17 онд гэдэг чи одоо хэдхэн хоногийн дараа COP эхэлнэ. Тэгээд тэр 17 руу дөхөх тусам COP-тай холбоотой маш олон мэдээллүүд гарахын та дунд нь төөрч магадгүй тий. Их мэдээлэл гараад дунд нь юм самбаргүй. Юусоо сонсоогүй юм байх юм бол энд яг юу болоод байна гэж бодож магадгүй. Энд яг юу болоод байна? COP гэж юу юм ингээ гайхчихж магадгүй. Тэгэхээр миний хувьд бол COP-ийн тухай хүн бүхэн мэдчих ёстой, тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой. Ялангуяа залуучууд бид нар зарим зүйлсийг COP-ийн тухай зарим зүйлсийг заавал мэдчих ёстой байна гэж үзэж байгаа учраас бид хоёр өөрсдийн хэмжээнд судалсан, тэгээд хуваалцахыг хүссэн юмнуудаа та бүхэнтэй хуваалцсан юм аа. Тэгэхээр COP гэж ер нь яг юу гэсэн үг юм? За COP гэдэг болохоор Conference of Parties буюу энэ үгний давшлаг гэсэн үг. Тэгээ parties гэдэг нь юугаа хэлж байгаа нэхлээр үгүй нам биш шүү. Тий. Яг энэ улс орны одоо төлөөлж байгаа энэ өдөр зур төвшний бол ер нь одоо улс орнууд л гэж ойлгож болох гэж би бол бодоод байгаа. Тэгээд энэ гэрээ конвенцэд яг ингэж саналаараа нэгдэж орсон. Үүний хүрээнд хариуцлага хүлээх одоо хүсэл эрмэлзэлтэй одоо энэ талууд буюу энэ улс орнуудын дунд хийж байгаа энэ хурал гэж ойлгож байна. Тэгээ монгол хэлний COP-ыг болохоор талуудын баг хурал гэж орчуулад байгаа. Тий. Тэгэхээр Conference of Parties буюу те COP гэж нэрлэх нь бол одоо дипломатуудын гаргаж ирсэн нэлээд төвийг барьсан нэр байгаад байгаа. Хэрвээ энийг нэг PR agency ч юм уу те нэг media agency хэрэг илүү одоо хүмүүсийн сонирхлыг татах, илүү одоо утга уянгачуулах байсан бол юу гэж нэрлэх байсан бол гэдэг сонирхолтой асуулт байгаа. Магадгүй Planet Forum ч юм уу те гаригийн форум, их дэлхийг аврах саммит ч юм уу те гэж нэрлэхүйц хэмжээний асуудлууд яригддаг ийм одоо чухал ач холбогдолтой арга хэмжээ байгаамаа. За ер нь бол COP гэхлээр ер нь нүүбээс гаргасан гэрээ конвенцэд болгон ер нь бол өөрсдийн гэсэн COP-тай гэж ойлгож болно. Тэгээд үүнээс онцлог яг 3 конвенц буюу одоо 3 COP байгаад байгаа. Энэ болохоор хаанаас хизээ яаж гарсан бэ гэвэл 1992 онд за Бразилийн Рио де Жанейро хотод бол нэгэн хурал болсон байдаг. За энэ бол хурлын нэр нь байгаль орчмоо хөгжүүл гэдэг дэлхийн хэмжээний уулзалт болсон байт юм байлээ. Тэгээд энэ хурлыг яагаад хийсэн бэ гэхээр одоо уур амьсгалын өөрчлөлт гэдэг үг бол бараг уйлаг болчлоо. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт нь яг юунаас үүдээд байгаа юм бэ буюу энэ нь хүний одоо буруутай үйл ажиллагаанаас болоод байгаа юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн одоо ийм уулзалт болсон гэж ойлгож байна. Тэгээд энэ хурлын үеэр 3 конвенц баталсан болохоор за хамгийн ихнийх нь уур амьсгалын өөрчлөлтийн конвенц, за тэгээд сүлжээ тэмцэх конвенц уу одоо хоёулаа ярьж байгаа. За тэгээд биологийн олон янз байдлын конвенц гэсэн ийм 3 конвенцийг баталсан байдаг. Тэгэхээр ийм 3 янзын COP-ыг бол бид зайлшгүй мэдсэн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр COP гэхээр л ер нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой уур амьсгалын өөрчлөлт ярьдаг хурал гэж ойлгож болох уу? Одоо мэдээж уур амьсгал гэдэг бол айгүй өргөн сэдв. Үүнтэй холбоотойгоор за цөлжилт гэсэн уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүсэж байгаа. За тэгэл тэрнээс үүдээд нөгөө биологийн олон янз байдлын асуудлууд нь гэсэн дагаж үүсэж байгаа. Тэгэхээр энэ ингээ хоорондоо зайлшгүй уялдаа холбоотой байгаад байгаа юм л да. Сэдвийн хүрээнд өргөн цар хүрээнд навч үзүүл. Би тэгээд 3 COP байхаар нь гэж бодсон юм. Яагаад 3 COP байгаа юм бол те зүгээр 1 COP байгаад тэндээ ингээ том хурал хийгээд тэр нь ч илүү амар юм бэж болохгүй болов гэж бодсон чинь үгүй мэн. Ягаад тэгэхээр хүн төрөлхтөн ер нь бол нэг 92 онд одоо энэ 3 конвенцийг яасан гэж штэ. Гэхдээ тэрнээс өмнө 70-80-аад оны үед ч гэсэн ер нь бол бидний буруутай үйл ажиллагаанаас болоод энэ байгаль дэлхий
ер нь нэг л буруу тишээ яваад байна. Энэ нь бидний ирээдүйд занал хийж болох юм байна гэдгийг хүмүүс мэдчихсэн ба. Эрдэмтэд датануудаа хуваалцж исэн. Одоо шинжлэх ухааны технологид хөгжөөд тэр туршилт судалгааны арга барилууд ч гэсэн илүү одоо тий сайжраад ер нь бол нэг юм дохиог хүмүүс анзаарсан байгаа. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх тийм амар байгаагүй. Ягаад тэгэхээр одоо нүрс төрөгчийн одоо тий төлшүүд тэд нар бол уур амьсгалын өөрчлөлтийг ингээд үнэхээр нэмэгдүүлж чинь гэдэг судалгааг яг эрдэмтэд ч биш тэр одоо тий петролын компаниуд өөрсдөө хийсэн байдаг. Гэтэл тэр чинь ямар их хэмжээний мөнгө, ямар хэмжээний лобби билээ тий. Тэгэхээр тэрийг одоо чимээгүй болгох, хүмүүст мэдүүлэхгүй байх, тий мэдхээс нь өртөж айлуулах хэмжээний одоо түш зарах тий тиймэрхүү сонирхол байсан байх. Тэгээд дэлхийн улс орнууд үүнийг анзаарах гэж нэлээд удсан байгаа. 92 он. Одоо ингээд бодоход нэлээд эртнийх юм шиг байгаа ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх тэр процесс нэлээд удаан байсан байх. За тэгээд яагаад тусдаа 3 байсан бэ гэхээр зэрэг нэгдүгээрт энэ 3 гурлаа бол нь холбоотой. Одоо уур амьсгалын өөрчлөлт эрэг холбоотой байна. Ширүүсэх тусам нэг нэгнээс шалтгааллах. Цөлжилт хурцсан. Цөлжилт ингээ хурцаад газрууд оройтох тусам биологийн олон янз байдалд тий занал хийлнэ. Тэгтээ энэ гуравтай одоо тэмцэх арга барилууд нь арай өөр. Энэ гурвын шийдэх асуудлууд нь арай өөр. Тэгээд сүйтер конвенцууд нь арай өөр, санхүүжилт нь арай өөр. Өөр өөрсдийн гэсэн судалгааны тэр институтүүд нь арай өөр байсан учраас энэ гурыг 3 ингэж салгасан юм байна гэж би бол ойлгосон. Тэгээд энэ гурыг хэрэг нэг болгох юм бол ерөнхийн ингээ ярих юмнууд нь голцоо уур амьсгал дээр ингээ төвлөрөөд тий эсвэл зөвхөн хөлөмжийн ялгарлыг бууруулах дээр л анхаарал татчих. Тэгээд санхүүжилтэн ч гэсэн ер нь тэр тал руугаа илүү их яагаад одоо цөлжилт нь биологийн ялсан янз байдал нь ингээ дарагдчих юм байна да гэж би зөвхөн бодсон. Тэгэхээр ийм 3 тустай байдсан байна гэж ойлгосон. Буюу одоо энэ 3-ыг тустай байж ич энэ 3 асуудал гуруулаа яг нэгдүгээр бичигдэх, нэгдүгээр асуудал болох шаардлагатай. Тий гэдэг утгаараа. Тэгээд нөгөөтэйг нэг ажигласан юм нь копиг яагаад бид нар ингээд мэдэх ёстой вэ? Яагаад үүнд ач холбогдол өгөх ёстой вэ? Гэхээр энэ бол одоо хүн төрөлхтний бидний одоо бүтээсэн одоо хамгийн одоо гайхалтай хилцээрүүдийн хурлуудын нэг байгаад байна. Яагаад тэгэхээр яг мэдээж төгс биш. Гэхдээ бидэнд байж болох хамгийн сайн хөлбөр нь энэ юм байна гэдгийг ойлгосон. Одоо улс орнууд хүмүүс бүгдээрээ нэг алж болохгүй гэдгийг мэдж байгаа тий. Хүний эрхийн ёс зүйн юмуд ярьдаг. Гэхдээ улсууд одоо хүртэл байлцаар л байгаа тий. Би нэгээ алсаар л байгаа. Гимтэрэг болж л байгаа. Одоо яг инх тайван гэж ярих юм бол нэг ширээнд суухгүй улсууд олон байгаа. Гэтэл бид нар бүгдээрээ нэг гариг дээр байгаа учраас бидний хэрэг завь шатж байгаа бол наадан руу ч юм бол би ус цацахгүй тий. Би нусаа уuna гэд байж их улсууд бол байхгүй юм байна. Тэгэхээр хамгийн гайхалтай зүйл нь юу вэ гэхээр зэрэг энэ 3 сэдвэр ер нь бол энэ яг байгаль дэлхийн тухай яригдж байгаа асуудал учраас энэ дээр бүх улсууд аль болох оролцохыг хичээдэг. Тэгээ аль болох одоо энэ дээр хэдүүлээ яах вэ? Би яах вэ чи яах вэ? Ингүүл яах вэ гэдгээ хэлцгийг хичээдэг учраас энэний цаад нөгөө агуулга нь өөр амар гоё явах. Зорилго нь алсын хараа нь өөр гоё явах. Яг энэ дээр ингээд төгс биш гэдэг нь те асуудалтай юмнууд бол байгаа. Тэгээ санхүүжилт хин хэдийг гаргах юм. Ашиг сонирхлын зөрчилдөөн. За ингээ ярих юм бол одоо зарим улсууд бол зарим конвенцэд нь бүр нэгддэггүй те гих мэтчлэн юмнууд байгаа. Гэхдээ энэ одоо ер нь бол гэхдээ дийлэнх нь бол нэгдсэн байд юм байна. Ингээ харахад ер нь бол 1-2 улсыг л лист тооцвол те ер нь бол маш оролцоо сайтай байдаг. Одоо Оросууд гэхэд л маш их бараг 100 хүн явуулдаг гэж байна. Зарим копод руу тий. Тэгэхээр энд бол яг өөр зэрлэг байж болох ч гэсэн ядчил энэ бол нөгөө хүн төрөлхтөн гэдгээ нэг гариг дээр амьдарч байгаа гэдгээ тэгээд одоо бидний одоо хийх үйлдэл бидний дараагийн ирээдүйн төлөө одоо хийж байгаа хариуцлага ухамсарлаж байгаа гэдэг талаас бол энэ бол их гоё зүйл юм байна гэж ойлгосон. За тэгэхээр энэ 3 хурлын нэг буюу цөлжилттэй тэмцэх КОП нь энэ жил манай Монгол улсад зохион байгуулагдана. Тэгэхээр яагаад манай Монгол улс энэ цөлжилттэй тэмцэх КОП-ыг улсдаа зохион байгуулах болов те цөлжилт гэж юу нэг юу юм гэдгээс би яриагаа өргөжлүүлэх үү.
Тэгээ за цүлжилт гэхээр хүн болгоны толгойд одоо сахарын цүл шиг бүр үргэлжилсэн их эс шороо санаанд нь орж иж магадгүй. За гэхдээ энэ бол одоо бидний яг хажууханд байгаа яг газар доор байгаа ийм ойрхон зүйл болчиход байна. Тэгэхээр яг нэгдсэн үндэсний байгууллагын зөвшөөрөлтөд тэмцэх конвенц яг өөрсдийнх нь гаргасан тодорхойлолтоор бол энийг за би харж байгаад уншаад өгч. Цүлжилт гэдэг нь уур амьсгалын хэлбэлзэл болон хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас хуурай, хагас хуурай, хуур авто бүс нутгуудын хөрсний үржил шим биологийн бүтээмж дороотох үйл явцыг нэрлэнэ гэж тодорхойлсон байт юм байна. Буюу одоо ингээд бидний мэдхээр ингээд хөрснөөс ингээд сайхан урмалгаа ургаж байгаа. Тэгтэл газрын дороолт өртсөн хөрс яах вэ гэхлээр тэр ургамлын үнцийг барьж тогтоох чадваргүй болцсон буюу ийм сул шороо болцсон ийм үзэгдлийг ер нь бол ингээд цүлжилт гэж ойлгоод маш ингэнээр ингээд бол ойлгочих болно гэсэн. За тэгээд манай Монгол улсын хувьд гэвэл газар нутгийн онцлог нь өөрөө 90% нь ийм цүлжилтэд одоо өртөх өндөр эрсдэлтэй ийм газар нутгийн одоо тоонд орд юм байлаа л дээ. За тэгээд нэг сонирхолтой тоо баримтныг хуваалцчихъя. Тэгээд судалгааны сайхад болохоор манай нутаг дэвсгэрийн 31% нь за сул, 22% нь дунд хэмжээнд, за 18% нь хүчтэй, за бараг 5 буюу 4.7% нь бол нэг хүчтэй цүлжилт яг энэ цаг мөчид илэрж байгаа гэсэн нэг юм судалгаа байгаад байна. Тэгэхээр энэ дээр би бас нэг газрын зураг харуулмаар байна. Энэ газрын зургийг ингээ харах юм бол яг аль хэсгээр илүү те цүлжилт явагдаж байна. Аль хэсгээр энэ газар илүү их дороотж байна гэдгийг ингээ харах юм бол бид нар цүлжилт гэхээр цүл төсөөлөд байна те. Гэтэл цүлж байгаа нэг төлөө урагшаа байдаг те. Тэгэхээр магадгүй хойно амьдардаг хүмүүс бол те эсвэл төвсгэр амьдардаг хүмүүс бол нэг тийм хамаагүй ч юм шиг те. Цүл маргааш нүгэд ороод ирэхгүй ч юм шиг санагчиж магадгүй. Гэтэл энэ газрын зураг дээр ингээ харахаар ийм цэг энэ тэнд ингэж гарч ирсэн байдалтай буюу нэг юм арьсны өвчин шиг те. Энэ тэнд ингэж гарч ирсэн байдалтай байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг цүлжилт бол ингэж одоо галт төмөр гарах чинь нэг юм фронтоор ингэж тэлдэг шүү дээ. Гэтэл тихгүй энэ тэнд гарч ирж болно. Хүний буруутай үйл ажиллагаанаас ч үүдэж болдог. Одоо хамгийн тод жишээ бол зам байгаад байгаа. Шорон зам. Бид нар бүгдээрээ мэдчихэд хөдөө яхаад ингээл амар олон юун зам тий ингээд зэрэгцсэн олон шорон зам. Тэр бол жишээ нь ингээд цүлжилтийн одоо хамгийн миний хөлбөртэй. Тэн дээр одоо ахиж ургамал урахгүй те ингээд газар нь ингээд дороотж байгааг нэг хэлбэр. Тэгэхээр бид нар ингээд тиймэрхүү байдлаар тухайн газарт ургамал урахгүй ямар нэгэн одоо тийм биологийн чадамжаа алдаад эдийн засгийн ямар ч юм мөржил шимгүй тийм газар болчихсон бол цөлж гинэ гэж. Тэгэхээр одоогийн байдлаар зүйлийн судалгаагаар манай улсын 77% нь цөлжилттэй гэхээр энэ бол асар томт. Тэгэхээр манай Монгол улс өөрөө уур амьсгалын өөрчлөлтөд бас бусад улсуудаас 2 дахин илүү өртдөг. Одоо дундаж температурын өсөлтийг ингээ харахад тийм байх. Энийг болохоор зэрэг бид нар төдийлөн бас сайн мэдгүй, ойлгоогүй, анзаараагүй байх шиг байна. Тэгэхээр энэ бол хэдийнэ одоо аюулын харанг дийлдэх үйс ийм нөхцөл байдал үүсчээд байгаамаа гэж. За тэгээд наатан дээр шин бас нэг дурдах тоо баримтыг бас хилжүүл зүгээр ах гэж бодож байна. Дэлхийн одоо дундаж температур дулаар л гэж яриад байгаа шүү дээ. Тэгэл ер нь хүн төрөлхтний үдэж байгаа бүхий л одоо 100 бол одоо тухайн одоо хүн төрөлхтний хувьд үдэж байгаа хамгийн халуун 100 гэдэг ч юм уу. Одоо бид нар ч өөрсдөө мэдэрч байгаа өвлөн хитрхи хүүтэн 100 нь илүү халуун гэх мэтчлэн тий. Тэнгүүд яг сүүлийн 80 гаруй жилийн хугацааг аваад үзэх юм бол дэлхийн дундаж температур 1.1-ээс 1.2 болсон. Тэгээ бид энэ зорилтыг бол 1.5-д барих юм зорилттой байдаг шүү дээ. Тэнгүүд Монгол улсад яасан бэ гэхээр 225-аас 246 буюу ингээд нөгөө явагдах хурд нь 2 дахин хурдтай байгаад байгаа байхгүй. Хурдан дулаарч байгаа гэсэн. Тэгтэл бид өөрсдөө яг одоо энэ дэлхийн талаар одоо нөлөөлж байгаа буюу хүлэмжийн ялгарлаараа уг нь ингээд бага оронд тооцогдно. Гэвчиг одоо тэрнээс одоо эргэж нөгөө өртөх байдлаараа илүү одоо хурдан байгаа л гэсэн санаа л эндээс харж байна л да. Тэгэхээр манай монголчуудын хувьд бол бэлчээр бол хамгийн чухал одоо нүүдэлчдийн хувьд бол бэлчээр гэдэг бол бүр оршихуй оршихуйн одоо асуудал шүү дээ. Бэлчээр байхгүй бол бид нар мал аж ахуйгаа эрхэлж чадахгүй мал аж ахуй байхгүй бол мал байхгүй бол чимбэр хүнсний одоо тусгаар тохинолт ч нөлөөлөх үе юм асуудал байх. Тэгэхээр цүлжилт бидэрт яаж нөлөөлөх вэ гэхээр нэгэнт газар нутгийн маань 70% нь цүлжилттэй байгаа бол энийг бид нар ямар нэгэн байдлаар мэдэрж байгаа. Бид нар гэхдээ тэрийгэ төдийлөн анзаараагүй байж бол нэг
мэлхийг нэг усанд хийгээд тэрийг нь халаахад мэдэрдгүү гэдэг шиг. Буцлах хүртэл нөгөө жоо мэддгүү. Бидэрт тулгамдж байгаа асуудлууд яг цүлжилттэй холбоотой юу гэж бас шууд ингэж бодогдохгүй байж болно. Гэтэл цүлжилт болохоор юу болох вэ гэхээр зэрэг нэгдүгээрт бид нар юу тариалдаг вүлээ те улаан буудай хүнсний ногооны ургац хураалтын хэмжээ буурна. Энэ нь тариалан эрхэлдэг хүмүүсийн амьдралд шууд нөлөөлнө те. Тэгээд бид дотооддоо тарьдаг ургамлууд хүнсний ногоонууд байхгүй болоод тэгэхээр бас л хүнсний аюулгүй байдалд нөлөөлөд бид нар импортын ургамлууд ногоонуудаас хамааралтай болно. Хоёрдугаарт бэлчээр талхлагдсанаас болоод малын те мал амьтны идэх ургамлын те тоо цөөрн сорт нь чанаргүй болно. Тэгээд тэгэхээр тэр малнаас одоо авч болох бүтээгдэхүүний чанар бас буурна. Тэ ноос, ноолуур, махан хүртэл, махныхын чанар хүртэл буурна. Одоо ингээд махны үн жоохон өсөхөд л бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлж байгаа вэ те? Бидний идэх хоолны порц яаж багасах уу те? Гадуур ресторануудад байгаа хоолны үн яаж нэмэгдэх үү? Тэрийгээ дагаад бусад бараануудын үн яаж нэмэгдэх гэх мэтчил. Тэгэхээр ингээд бэлчээрийн асуудал чинь зөвхөн малчтад хамааралтай эсвэл тэр малд хамааралтай асуудал биш байгаад байна. Тийм цүлжилтгэхээр одоо зөвхөн хавардаа шуурдаг те зундаа халуун нэг тийм асуудал биш бол бид өдөр тутмын амьдралд хүртэл маш олон хувилбараар нөлөөлж болно. За бүр ингээд цаашлах юм бол цүлжилтэд өртөөд бэлчээргүй болоод тэгээ малаа алдаад ган зуудад малгүй болоод тэгээ ингээд амьдрах аргагүй болсон малчид яах вэ гэхээр амьдрахын тулд ажил хөдөлмөр эрхлэхийн тулд суурин бараад чиглэн. Тэгэхээр хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ. За хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэхээр яах вэ гэхээр одоо угаасаа даацны хэтэрсэн чадахгүй байгаа дид бүтц дээр маань улам илүү дарамт учруулад тэгээл нөгөө хотын төгжрөл, хотын утаа гих мэтчлэн бусад стрессүүд ингээ яг юм домино эффектээр ингээд нэмэгдээд явах юм аа. За нөгөөтэйгүр зөвхөн Монголдо дуусахгүй одоо тэгээд манайхаас гарч байгаа тэр нөгөө нэг аврах шорон шуурах чинь бусад манай урталд байгаа улсууд руу нөлөөлөөд те тэдний амьдралын чанарт бас нөлөөлж байгаа гэхээр юм глобал асуудал болчихж байгаа. Тэгээд энэ дэр нэг юм сонирхолтой нэг факт хуваалцахад тийм жилд 100 сая га буюу 1 сая км квадрат газар нутаг доройтж. Тэгэхээр энэ нь улсаар авч үзэх юм бол Египтийн газар нутагтай ер нь бол дүүцэх юм бэл. За Монгол улсын газар нутагтай авч үзэх юм бол эдгээр аймагуудтай тэнцвэц хэмжээний ийм газар доройтж тухайн газар одоо дахиж одоо юм тий тарихад урахааргүй хэмжээний болж ингэж урж ийн гэсэн. Энэ нь жилд гэдэг чинь энэ бол жилд бараг нэг улс ингээд юм тарихад боломжгүй болж байна гэдэг чинь энэ бол амар том. Тэгэхээр энийг бол шинжлэх ухаанчид эрдэмтэд олон улсын байгууллагууд ер нь хэлсээр байгаа. Тэгээ хэлсээр байгаагийн одоо нэг илэрэл нь бол КОП те. Тэгээ үүнд нөлөөлж байгаа өртөж байгаа хүмүүс их юм бол ер нь бол 3 тэрбум орчим хүн гэж байгаа. 100 гаруй орно. Тэгэхээр энэ бол нэгэнт бол маш том асуудал болцсон байна. Тэгэхээр энд бас яадаг вэ гэхээр одоо бид нар манай газар нутгийн 70% цөлжсөн байна те. Манай тэрнээс болоод манай улсын иргэдийн тэдэн хувь нь одоо амьдралд нь сөргөөр нөлөөлж байна гэхээр магадгүй үүнийг шийдэхин тулд бидний төсөв мөнгө бидэрт байгаа боломж хүрэлцэхгүй байж болно тий. Манайх ч бас тиймч баян улс биш тий. Яах вэ хүнийг цахилгаан станц барих уу яах вэ гэдэг дээрээ л байгаа тийм улс шүү дээ. Тэгэхээр энэ бас одоо копийн бүтээхийг зорж байгаа тэр тогтолцоо тэр зарчмын юу вэ гэхээр зэрэг танай одоо энэ улсад энэ бий болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд бид нар бас хувь нэмэр оруулсан юм аа. Танай одоо хүн амыг ингээд та нарын бас буруутай юм аа. Та нарын ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн хэмжээг харах юм бол бас тийм ч их биш те. Гэтэл бидний ялгаруулсан хэмжээ ийм их байна. Тэгэхээр та нар эдгэрт зурж өртөөд байна гэдэг. Тийм бидний ялгаруулсан энэ нүүрс төрөгчөөс болоод танайх ингэж ийм юунд ярьсан бол бид нар танд туслая гэдэг энэ бол одоо копийн одоо үндсэн хийж байгаа ажлуудын нэг те. Тэгэхээр манайд коп зохион байгуулагдаж байгаа нь магадгүй бид нар энэ байгаа зарим асуудлуудыг шийдэхэд бас гадны дэмжлэг санхүүжилт эрэлхийлэх юм боломж нэгдүгээрт бүрдэж байгаа байх. Хоёрдугаарт эн чинь нөгөө нэг юм
Нөгөө талбар нь болохоор чи заавал ийм хөгжингөө орон байх албагүй, чи заавал ийм хүчрэг байх албагүй, чи заавал аюулгүй байдлын зүйлийн гишүүн байх албагүй, тэ? Нэг жижиг улс ч гэсэн, нэг жижиг арал ч гэсэн нуур амьсгалын өөрчлөлтөөс болж өртөж байгаа тэр юугаа илэрхийлэх, дуу хоолойгоо тэр тавцсан дөргөх, за бүр хост улс бол тэ тухайн юуг ирэмблэх юм чагсаах бүр тийм давуу эрхүүд бас байгаа гэдэг үүднээсээ энэ бол бидэрт бас олдож байгаа нэг боломж, том боломж юм байна гэж би ойлгосон. Түрүү нөгөө подкаст эхлээс өмнө хойлоо нэг ярьжсэн шүү дээ. Одоо энэ хурц дороотойд байгаа энэ цөлбөлт үүсээд байгаа процесс өөрөө бас ингээд нэг юм чөтгөрийн тойрог шиг хоорондоо бас холбоотой байгаад байгаа. Чи тэрийг бас яриул гоё. Яг болж байгаа процесс гэвэл одоо хөрсний тэр өнгөн хэсэг нь доотлын хэсгийг хамгаалж идэм байна л да. Тэгэхээр тэр нь ингээд байхгүй болчоор доор нь бас ийм агуулгадж байгаа. Хөрсөнд бас ийм нүүрс төрөгч агуулгадж идэм байна. Тэгэхээр хөрсний тэр хамгаалж байгаа хэсэг нь алга болчингууд тэр арай тэр сул хөрс рүү хүчил төрөгч орохдоо тэнд байгаа бичил биетүүдийг илүү одоо итвэхжүүлээд илүү бодисын солилцоог нь хурцсгаад тэр бичил биетүүд тэр нүүрс төрөгчийг шууд задлаад агаарлууд ийгдэдэг. Агуулн тэр хөрсөнд байгаа нүүрс төрөгчийг чинь те ургамал идээд тэгээд ялгацсан хүчил төрөгч болоо тэрүүгээр нь бид нар амьсгалаад тэр ургамлыг нь болохоор зэрэг бид нар өөрсдөө идэх ёстой шүү дээ. Гэтэл тэр процессыг ингээд шууд алгасаад тэр хөрсөнд байгаа асар их хэмжээний нүүрс төрөгчийг ингээд ялгаруулах тэр хурдыг нэмэгдүүлж идэм байх цөлжилт. Тэгэхээр цөлжилт уур амьсгалын өөрчлөлт чирэг тусам цөлжилт хурцсан цөлжилт хурцах тусам улам уур амьсгалын өөрчлөлт ингээд нэмэгдэх буюу одоо яг энэ жишээ авах юм бол энэ микрофон нэг ингээд бид нар ингээд спикерт ойртуулахаар ингээд амар дуурдаг шүү дээ. Муухай дуурдаг шүү дээ. Тэр болж байгаа процесс юу вэ гэхээр микрофон чинь ингээд дууг хүлээн авч байгаа тий. Спикер болохоор тэр хүлээн авсан дууг гаргаж байгаа. Тэг спикер рүү ойртуулах тусам тэр ингээд нөгөө гаргаж байгаа дууг нь улам хүлээж аваад тэрийг нь спикер улам чангалаад тэр чанга дууг нь ахиж ингээд ягаад бүр ингээд нэг нэгэ бүүслээд систем шиг цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт бол яг тийм нэг ингээд бүүсэлдэг асуудал байна. Тэрэн дээр нь нэмэгдээд тэгээд тэндээс болоод биологийн олон янз байдал улам буурна тий. Манай Монголд ч устдах аюулд орсон амьтад цөөнгүй байна. Ургамлууд ч гэсэн байгаа. Тэгээд үзэхээр яг бидний энэ хоолойн дээр ингээд хутаг тулгцсан байгаа асуудал байгаа байхгүй. Одоо бид нар өөрсдийнхөө ингээд асуудлыг ирэмблэх юм бол юу та нэг 5 асуудал ирэмблэх гээд үзтээ. Тэнгүү тэр 5 асуудалтай ингээд явж цааталт нь юу холбогдох вэ гэхээр яг бидний үрэлэн буй орчин, бидний одоо энэ байгаль дэлхийн араншин, байгалийн бидэрт өгөх тэр зүйлс шууд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй бидний анхаарах ёстой, яалтчгүй юу болоод байгааг ядаж мэдчих ёстой, энд яаж хувь нэмрээ оруулах ёстой вэ гэдгээр нь бол бодох ёстой юм сэдв. Тэгээ тэр сэдвийн чуулга, уулзалт, хурал тун удахгүй Монголд болох гэж байна. Тэгэхээр энэ дээр бид өмнөх яг COP 16-ад яг энэ цөлжилтийн COP 16-ад явсан нэгэн сонирхолтой зочин нэг уулзалт хийж үзэж байна тий. За тэр юм болохоор үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Эрчил Саран байгаа. Тэгэхээр Эрчил Саранг бол бид хоёр хоёулаа ер нь бол хувьдаа танина. Тэгээд яг ийм залуучуудыг манлайлал үзүүлэх, за ер нь одоо хүрээлэн буй байгаль орчны асуудал одоо анхаарах, үүний одоо эсрэг дөрвтэй арга хэмжээ авж байгаа ийм одоо залуучуудын нэг байгаа гэдгээрээ бид хамгийн ихний дугаартаа түүнийг бас онцолж урахын зүйтэй болов гэж бодсон байгаа. Тэгэхээр түүндээ бас үргэлжлүүлээд ярилцгаая. Түрүүнээс хойш битэрийн ярьсан зүйлийг Эрчил Саран бас сонсон байх тий. Битэр бол сонирхогчийн хувьд өөрсдийн судалсан зүйлээ яг ижлэхэн бас магадгүй COP-тай холбоотой мэдээлэл авахыг хүсэж байгаа сонирхож байгаа хүмүүс зориулж хуваалцахыг хүслээ. Тэгэхээр залуу яг салбарын экспертийн хувьд битэрийн ярьсан юм дээр буруу зуруу юм байхгүй нэмж одоо мэдээлэл өгөх шаардлага эсвэл байсан уу?
Яг би бас яг салбарын эксперт бол биш. Гэхдээ яг UNCCT COP 16 буюу 2024 онд зохион байгуулагчсан Сауди Арабид болж исэн өмнөх хуралтанд бол оролцож исэн. Тэгээд яг хэдүүлээ нөгөө нэг анханасаа яг цүлжил гэдэг нэрлэлсэн болохоос биш. Одоо болонгууд яг энэ хурал маань юуны талаар вэ гэхээр газрын дороотол, ган гачиг тэгээд шар шорон шуурга гэдэг ерөнхийдөө бол яг энэ газартай холбоотой бас бусад асуудлуудыг ерөнхий ингэж бөөнд нь хэлэлцэж авч үздэг. Гэхдээ анханасаа цүлжил гэж нэрлэлсэн болохоор одоо нөгөө нэрээ солиход хэтэрхий оройтсон байгаа учраас ерөнхийдөө бол ингэж ярьж болно. Тэгээд цүлжил гэхээр болонгууд яг нөгөө хөдөө орон нутагт бас болоод байгаа ерөөс асуудал биш. Бидний нөгөө хүнсний аюулгүй байдал, эмийн одоо салбар, тэгээд барилгын салбар гээд яг нөгөө амьдрал бүр амар ойролцоо тийм асуудлууд ер нь нэлээд одоо салбаруудад бол нэлээд нөлөөлж байгаа. Би тэгээд саяхан нэг оны өмнөхөө нэг Монгол тариаланч ахтай нэг халт уулзаад ярьж боломж гараад ярьсан байхгүй гэсэн чинь ах болохоор ингээд өмнө яг нэг газраас ингээд 5 тонн ингээд ургац хураадаг байсан бол одоо болохоор ингээд 3-4 болоод байна. Яагаад тийжнийхаа гэдгсэн чинь ерөөхдөө ган гачиг амар явагдаад тэгээ ерөөхдөө ингээд аягүй сайн усалж ийж арай гэж нэг 5 одоо тонн тий ингээд ургац хураадаг болоод байна гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд хэр одоо хүнд одоо аль хэдийнэ цүлжил ган гачиг газрын дороотолтой холбоотой асуудлууд ингээ амьдрал дээр нь бүр ингээ мэдгэдэггүйс гараад ирсэн байгаа гэж харж байна. Тэгэхээр ерөнхийдөө болохоор цүлжил гэхээр л ер нь нэг бидний ингээ цүл бодогдоолтой нэг л юм биднээс ингээ хичнээн 100 км-ийн цаана ингээ одоо болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч үр нөлөөг нь хэдүүл аль хэдийн одоо амсаж байгаа. За тэгэнгүүт тэгэл илүү одоо баг ургац хураагаад эхэлж байна гэдэг чинь бидний нөгөө нэг худалдаж авч байгаа хүнсний ногоо тий хүнсний үнүүд бол аль хэдийн ихсээд одоо эхэлсэн байгаа л гэж харж ярьж Тэгэхээр чиний хувьд өмнө нь 2 удаа COP-д оролцож байсан. Одоо 3 дахь жилдээ яаж оролцож байна? Монгол улсад COP зохион байгуулагдж байгаад ямар сэтгэлдтэй байна? Ямар хүлээлттэй байна. Яг Монгол улсад COP зохион байгуулагдана гэдэг нь яг зүгээр хальт ботход нэг 400 жилдээ одоо нэг удаа болж байгаа тийм том үйлдэл явдал гэж хэлж болно. Яагаад гэвэл UNCCT төлөвлөлтөд тэмцэх нүүбийн талуудын баг хурал гэдэг маань өөрөө 2 жилдээ нэг удаа зохиогддог. Тэгээд одоо 200 улс байлаа гэж бодоход улсуудад ингээд жилээр ингээд зохиогдоод явна гэж бодвол ерөөдөө 400 жилдээ нэг удаа зохиогдож байгаа хурал гэж баг Монгол улсад одоо зохиогдож магадгүй хурал гэж ойлгож болно. Тэгэхээр бидний одоо яг амьдрал одоо бидний одоо амьд ах уй байгаа цагт бол ганцхан удаа Монголд одоо магадгүй болж байгаа энэ одоо хурлаа гэж байх магадлал маш өндөр байгаа. За тэгээд өмнө нь болохоор би нүүбийн нийгэмд одоо нэгдсэн үндэсний байгууллагын нийгэмлэгийн хүрээнд хөтөлбөрт оролцоод шилдгээр шалгараад нэгдсэн үндэсний байгууллагын залуу төлөөлөгч гэдэг статустай бол хамгийн 2023 онд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх одоо COP буюу UNFCCC COP-од бол залуу төлөөлөгчөөр л явж исэн. Түүний дараа бол яг цөлчлөлтөд тэмцэх COP-од бас тодорхой хэмжээгээр л оролцсон байгаа. Тэгээд тэр үедэд бол ерөнхийдөө янз бүрийн одоо experienceтэй байсан. Нэг талаасаа бол яг энэ цүлжээлт уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхийн тулд маш олон мянган сая байгууллагууд хүмүүс айгүй хичээнгүй ажилтдаг юм байна гэдгийг бол корпоратуудад бол харж болдог. Корпоратуудад болонгууд яг тухайн салбарын хамгийн л мундаг эксперт болон тийм одоо шинжлэх ухаанч хүмүүс, бизнес эрхлэгчид, бодлого шийдвэр гаргагчид, багш нар, сонирхогчид, активистууд бүгдээрээ нэг дор жилдээ одоо бараг тийм жилдээ юм уу 2 жилдээ нэг удаа одоо 12 хоног цуглаж тийм ингэж бүх туршлагаа солилцож, хоорондоо мэдээлэл солилцож, улсууд ингэж хилцээрээ хийдэг тийм одоо маш том үйл ажиллагаа гэж хэлж болно. За тэрийг хараад бол нэг талаараа маш одоо гоё урам авахар бол зүйлүүд өндөр болсон. Гэхдээ нөгөө талаараа бас тэн дээр болонгууд нэг коптер бол хамгийн сүүлийн үеийн одоо мэдээлэлүүд хуваалцж байгаа. Тэнгүүд хамгийн сүүлийн үеийн одоо мэдээлэл дата статистикийг харах тусам ер нь бол дэлхийн нийтээр биднэрт бол яг энэ цөлжилт уур амьсгалын өөрчлөлтөд тэмцгээд маш бага хугацаа үлдсэн байна гэдгийг бол бүр ингээ байнга сандаг. Одоо түрүүн нөгөө нэг манай хөтлөгч маань хэлжсэн хэдүүлээ 1.5 градус дэлхийн дулаарлыг бууруулахаар ажиллаж байгаа гэдэг. Тэнгүүд одоо болохоор яг үндэ одоо байгаа бодлого шийдвэрээ бүгдийг нь 100% хэрэгжүүлээд гисэндээ дэлхийн ерөнхийдөө бол бараг 2.3-аас 2.8 градус ингээ дулаарах эрсдэлтэй байна гэдэг тооцоо гарсан байхгүй. Тэгэхээр одоо байгаа амлалтаа давуулан биелүүлж ийж тэрнээс илүү чанга бодлоготой, тэрнээс илүү одоо илүү санхүүжилттэй байж 1.5 градустай барина гэдэг тийм тооцоо ингээ юмнууд л гардаг. Тэгэхээр ингээд нэг талаараа маш олон хүмүүс ингээд энэний талаар ингээд амьдралаа зориуллаад тий маш мундаг ухаантай одоо бүхэл мундаг гэсэн хүмүүс ажиллаж байгаа гэсэндээ нөгөө талаараа бас маш биднэрт бага цаг хугацаа үлдсэн, мөнгө маш их хэрэгтэй. Одоо ингээд зарцуулж байгаас нэлээд их санхүүжилт хэрэгтэй гэдэг талуудыг харахаар бас жоохон хэцүүлээдэг яг үндэ л тий. Жоохон бас депрессэнд ер нь орно. COP induced depression бас орно чахан тий.
Тэгэхээр 9 сарын гэвд гадаадаас төгсөж ирээд шууд одоо энэ салбар руу ханцуу шамлан ороод яаж одоо байгаль орчин дээлтэй шийдэл гаргаж болох уу гэдэг маш зоримог ийм алхмыг хийсэн залуу хүний хувьд те бид нэр залуучууд өөрсдийн одоо бидний боддог зүйлс бол янз янз байгаа шүү дээ. Гэхдээ маш онцгой зоримог үйлдэл хийсэн нь бол ингээд үнэхээр одоо гарт баригдахгүй зэм шийдэл ингээд боловсруулахаар энэ олон жилийн турш одоо хичээж байна. Тэгэхээр яагаад одоо энэ зориг хаанаас гарч ирэв? Яагаад яг ийм зүйл хий гэж бодсон? Яг залуу хүний хувьд одоо ингээд энэ салбар одоо ингээд оролцоод ингээд юмнууд хийгээд явхад хэр одоо ээлтэй байна те. Яг зориг гэхээс илүү уурандаа хийж байгаа юм шиг төлөв санагдаад. Яа тэгвэл яг нэг энэ байгаль орчны талаар одоо уур амьсгалын өөрчлөлтийн талаар төлөвлөлийн талаарх илүү их мэдээлэлтэй болоод байх тусам миний дотор ямар мэдрэмж төрж ийнэ гэхээр илүү нэгдүгээрт айгу уурлаад байна, хоёрдугаарт айгу яарч байна те. Тэгэхээр юм нөгөө зоригтой мөрөгтэй гэдэг юм эерэг мэдрэмжээс илүүтэйгээр уурандаа л жоохон бараг яваад байна ч гэж сүлрээр нь боддог. Гэхдээ яг ингэж гоё магтаж хэлж өгч аваад баярлалаа. Тэгэд ер нь би манайх болохоор Аргалын цаас гэдэг брэндтэй. Тэгээ Аргалын цаас брэндээ ер нь 2022 оноос хойшоо хөгжүүлээд одоо нэг 4 жилийн нүрийг үтгэхэд болвол 2022 онд хүмүүсийн одоо доктортой хөгжил одоо байгаль дээлтэй шийдэл гэж ярьдаг тэр төвшин бол одоо 2026 онд илүү сайжирсан гэж би харж байгаа. Яагаад гэвэл манайхаас худалдаа авч байгаа одоо хэрэглэгчдийн ойлголттэй тэгээд худалдаа авах байгаа одоо худалдаа авах хандлага гэх юм уу? Айгүй тийм илүү нөгөө хүчтэй илүү их мөнгө төгрөг зарах бол одоо илүү их санхүүжилт гаргаж Аргалын цаасыг худалдаа авах хандлага илүү нэмэгдэж байгаа. Яг тэр талаараа бол нөгөө тодорхой хэмжээний прогрессууд бол харж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр талаараа бол сайн. Гэтэ нөгөө талаараа бас зөндөө бол асуудлууд ер нь бол байгаа. Яагаад гэвэл одоо жишээ нь байгаль дэлтэй технологийн бизнесүүдийг яг дэмждэг тийм тусгай хөтөлбөр энэ төр ч юм уу ерөөсөө огт байхгүй. За дэмждэг тийм одоо хөтөлбөр тийм хөнгөлөлт ч юм уу юм бол стил ер нь байхгүй л тий байгаа. Тэгэхээр утгагүй тиймтэй болох байгаа гэж найдаж байна тий. Тэгэхээр залуучуудад энэ хандаж те хэлэхэд урайлах зүйлс юу байна? Яагаад одоо бид нар ер нь яг юу хийх ёстой юм те? Бидний хандлага яг ямархуу байх ёстой вэ гэдэг дээр тэнд яг миний бодлоор эхлээд хэдүүлээ аягүй сайн нүд чих тавих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл яг залуу хүмүүс болохоор уур амьсгал сүлжилтийн одоо хамгийн хүнд үр нөлөөг хамгийн урт хугацаанд одоо мэдрэх тэр бүлэг байгаа байхгүй. Яагаад гэвэл яг одоохондоо хэдүүлээ бидний нэг хүнсний үн мөнтэй ингээд сүлжилтээс болоод далдуур нэмэгдэж байгааг андоохондоо бол анзаарахгүй байж магадгүй. Гэтэ ингээд 10 20 жилийн дараа илүү л энэ одоо асуудлууд хүндрээд ирэхийн цагт бол хамгийн тэр одоо уур амьсгалын үр нөлөөг, уур амьсгалын өөрчлөлтийн одоо хүнд одоо сөрөг үр нөлөөг урт хугацаанд хүн дээр мэдэрж байгаа бүлэг хүмүүс бол одоо хүүхд залуучууд байгаа одоо тэр хүмүүс гэж харж болно. Тэгэхээр бас яг өнөөдөр жишээ нь одоо энэ жил манад болж байгаа копийн шийдвэрүүд болохоор бидний дараагийн 20 жил, 30 жил, 40 жилийн амьдрах тэр нэг одоо амьдрах тэр амьдралыг бараг бодлогыг шийдэж байгаа гэх юм уу. Тэгэхээр яг өнөөдөр гаргасан шийдвэр болон дараагийн 20 30 жил ингэж нэг хүчинтэй байдаг шийдвэрүүд учраас ер нь бол бидний амьдралаас ерөөсөө хол биш байгаа даа. Нэгдүгээр энэ маань хоёрдугаар болохоор бид нар яалтчгүй ингээ хамгийн их одоо зоох насны одоо бүлгийн хүмүүс байгаа даа. Тийм болохоор хэдүүлээ ер нь бол аль болох энэ талаар мэдлэг мэдээлэл маш их дээшлүүлээ. Дээрээс нь одоо яг одоо тий байгаль орчны сайд нь юу гэж яриад байна. Байгаль орчны яамнаас ч юм уу эсвэл бодлого төлөвлөж байгаа хүмүүсээс яг ямархуу шийдвэрүүд гараад байна гэдгийг аягүй сайхан ингэж харж уншиж судлаад хэрэгтэй үед нь бас интервеншн явуулж болно. Одоо чинь манай байгаль орчны залуучуудын зөвлөл одоо болонгор сая уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль гэдэг манай Монгол улс шинээр баталсан. Саяны 5 сард л баталсан. Тэр 5 сард батлахтаа болохоор баталгаас өмнө бид нэр уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль дээрх хуулийн одоо драфтн дээр одоо залуу мэрэгчлүүдийн хилцүүлэг зохион байгуулад тэгээд яг энэ хуулийн энэ заалт нь ийм учиртай учраас асуудалтай байгуулахаар таад ийм болгож өгөөч гэдэг тиймэрхүү юм одоо policy brief буюу бодлогын юм одоо бичиг баримтууд гаргаж өгөөд холбогдох одоо ажлын хэсэг болон яамдууд руу явуулсан гэх мэт жишээ нэ. Тэгэхээр нэгдүгээрт бол хэдүүлээ эхлээд амар сайн мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ хоёрдугаар болохоор үнэхээр таалагдахгүй байгаа бол тэрийг айхгүй хэлж сурах хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол айгүй тийм privileged одоо юутай байгаад би чинь ийм эрхтэй шүү дээ гэдгээ ер нь бол айгуусаа ойлгоод би бодлого нөлөөлөх эрхтэй гэдгээ айгуусаа ойлгоод тэгээд
мэдээлэлээ дэвшлүүлээд тэгээ ерөөхдөө бол тодорхой хэмжээнд бас интервеншн хийж болно гэж харж байна. Тэгэхээр сая амар энэгээд хэлжлээ тий. Хамгийн одоо зовх ийхэндээ копинг механизм юм болов ярьж авсаар байгаа тэгээс үлээрээ зөв инээд өгсөн. Гэтэл чинь айгу гонигтай мэдэн шүү дээ бид нар одоо хамгийн зовх үе нь энэ байдлыг үүсгээгүй. Бид нар өөрсдөө энэ байдлыг үүсгээгүй байтал бид нар одоо их халууцах нь цангах нь даарах нь өсөх нь байна шүү залуучуудаа. Тэгэхээр 400 жилд нэг удаа олдох ийм хурал бас болж байгааг дээр дэлэмдуулаад бид нар эндээс яах ёстой вэ гэхээр хамгийн мэдээлэл авах ёстой байх нь тийм юу болд юм бэ, яад юм бэ, хүмүүс юу ярьж байна. Одоо дэлхийн анхаарал Улаанбаатарт төвлөрнө. Маш олсон баг хичнээн орны хүмүүс ирэх гэж байна. 197 талууд боёо ер нь бол нэр universal баг л бүх орны төлөөлөгч. Дэлхий тэр чигтээ ирэх нь тэгэхээр маш олон бас залуучууд бас их залуу хилэлцээрчээд бас их ирдэг юм байна тий. Тэгэхээр бид нар бас олон нийтэд нээлттэй хэсэгт нь оролцоод сонсох ёстой юмаа сонсоод юу болж байгаа юм бэ гэдэгт бас бид нар идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна шүү. Тийм копи үеэр бас яг залуучуудын форум гэж яг аль биесээр цэнхэр бүсэд болно. 8 сарын 18, 19-нд өглөө 9-өөс 6 цаг 30 минутын хооронд бол яг нөгөө дэлхийд даяар цугларсан. Ерөнхийдөө бол одоо нэг 30-аад орны 100 залуучууд ирэх тийм төлөвтэй байгаа. Тэгээд манай үндэсний байгууллагын залуучуудын зөвлөл бас яг одоо UNCCD Youth Caucus гэд аль биесны тэр одоо копийнхаа аль биесны залуучуудын байгууллагатай хамтран ер нь л ингэж дэмжиж зохион байгуулж байгаа. Тэгэхээр хэрвээ та цэнхэр бүсэд бас нэвтрэхээр байх юм бол 18, 19-нд манай залуучуудын одоо аль биесны форумд бас хүрэлцэн ирж оролцохыг хүрч байна. За тэгэхээр арчаа саранда бас баярлалаа. Бид хоёрын подкастын зорилго бол бас түрүүм холмог хэлж байгаачлан аль болох олон хүнийг энэ тийш анхаарлыг нь хандуулад энэ бол ерөөсөө одоо ганц Монгол улсын асуудал шинэ бол дэлхийн нийтээрээ буюу ингээд бидний амьдарч байгаа энэ гариг тулгамдж байгаа маш том асуудал гэдгийг ойлгоосай. Тэгээд сэрж талаараа одоо мэдээлэлтэй байгаасай. Арай өөр юмд анхаарлаа хандуулдаг байгаасай гэсэн үгнээс бол хийж байгаа. Тэгээд энэ подкастын маань бас одоо эхний дугаарын зочин болж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бас энэ подкастыг хийж аваад баярлалаа. За тэгэхээр та бүхэн сая бас сонссон байх цэнхэр ногоон бүс гэдэг. Тэгэхээр ер нь ГОП хурлын яг үндсэн зохион байгуулалтын цэнхэр бол ногоон бүс гэж хуваагддаг байгаа. За тэгээд цэнхэр бүст нь болохоор яг цэнхэр бүсийн зохион байгуулалтыг нэгдсэн үндэсний байгууллага өөрөө хариуцдаг. Тэгээ энд бол нөгөө улс орнуудаас ирж байгаа төлөөлөгчөд, илүү мэргэжлийн одоо экспертүүд гих мэтчлэн ингээд яг үндсэн гол хилцэх ёстой асуудлууд хуралдаанууд бол энд зохион байгуулдаг. Ногоон бүс буюу тухайн яг нөгөө зохион байгуулагч орны хариуцдаг тэр бүст нь болохоор олон нийтэд ээлтэй. Тэгэхээр энийг үзэн суугаад та бүхэн бас ГОП 17 хуралд оролцоотой баймаар байвал тэнд яг юу болж байгааг сонирхож байгаа бол бас green zone буюу ногоон бүсд хүрэлцэн ирэх бүрэн боломжтой. Ийш бол иргэний үнэлэх болон ийм Монголигийн одоо ирэхээр шууд нэвтрээд одоо орох боломжтой байгаа гэж дуулахад таатай байна. За үргэлжлүүлэн энэхүү одоо хурлыг зохион байгуулахад залуучуудын оролцоо ямар чухал вэ гэдгээр бид нар ярьж байгаа дээр ГОП 17 ажлын албаны ахлах шинжээч Саруул ухаан бидэртэй холбогдсон байна. За тэгэхээр Саруул ухаанаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр юун төрлөخت нь бас нөгөө хүн төрлөختөн бидний хувьд бас маш онцгой одоо чухал ач холбогдолтой энэ үйл явдал тун утгагүй Монгол улсад маань тохиогч юм. Тэгэхээр үүний бас одоо арын албанд одоо байгаа та бүхэнд бол багтан танд ингээд бас баяр хүрхэн зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр бэлтгэл ажил нь сайн уу? Хэр явцтай байна? Бидэнд тэр талаар мэдээлэл өгөөч. За баярлалаа. Гэхдээ ер нь бол баяр хүргэхийг бол мэдээж баг хурлын ард дээр гарч иж баяр хүргэх нь бол зүг байх. Яг одоо бол яг ухаарлын 7 хоног бол явагдаж байна. Мэдээж одоо дэлхийн хувьд бол 1 секунд тутамд 4 хөл бөмбөгийн талбайтай тэмцэхүйц тийм том хэмжээний талбай бол газрын дор хүртэж байгаа. Энэ хурцтал асуудлын тухай бас энэ салбарт анхаарал хандуулдаг дэлхийн олон нийт бол Монгол улсны Улаанбаатар хотод хурамч өгсөн ийм чухал баг хурал зохион байгуулалтаар бол ажиллаж байна. Тэгээд энэ ухаарлын 7 хоногт бол яг сүүлийн чимхлэр зүйлсүүдийг бол хурлын танхимд ч гэсэн хийж байна. Бас тэр хүрээндээ ч гэсэн бодлогын хувьд ч гэсэн асуудлууд бас тухайлсан ажилтнууд нь бол нэлээд цаг заваа гаргуулж өдөр шөнө оройгүй бас ажиллаж байгаа ийм цаг үе байна.
Тэгэхээр КОП гэдэг бол одоо зөвхөн одоо нэг улсын хамтын ажиллагаа биш, бүр дэлхийн нийтийн хамтын ажиллагааны талаар асуудал байдаг. За тэр ч утгаараа одоо бидэнд одоо байгаа хамгийн боломжит хувилбар гэж бас хэлж болох бах. Тэгэхээр бас энэ одоо том хурлыг зохион байгуулахад та бүхний хувьд бас ямар саад бэрхшээл, сорилтууд ер нь тулгарч байна? За мэдээж дэлхийн асуудал бол хөндөгдөж байгаа. Дэлхийн нийт газрын 40 хүртэлх хувь нь бол газрын дордол өртсөн. За Монгол улсын хувьд бол судлаачид бол 77 хүртэлх хувийг нь бол газрын дордол өртсөн гэж хараад байгаа. Тэгэхээр энэ асуудал хурцсан асуудал бол яг тулгамдж байгаа Монгол улсад бол энэ хурлыг зохион байгуулах нь бол маш олон жилийн одоо Монгол эрдэмтдийн бас олон улсын түвшинд ч гэсэн засгийн газрын бодлогын түвшинд хүрж ажилласны үр дүн бол гарахаар бол Монгол улсад энэ талуудын 17 дугаар баг хурал зохион байгуулахтаар бол төлөвлөгдөөд ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд бол мэдээж 2 жил гаруй хугацаанд бол бэлтгэл ажил бол 2 жил орчим хугацаанд бол хангаглалаа. За энэ хүрээнд бол яг тулгамдсан асуудал бол би энд өнөөдөр бас залуу мэргэжилтэн бас залуу хүний хувьд бол харахад бол хамгийн том асуудал бол яг засгийн газрын доторгүй байдал бол нэлээд олон асуудлуудыг бол авчирсан гэж харж байгаа. Хувь хүнийхээ хувьд гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол 25 оны 4-р сараас эхэлж бол Копаранлаа ажлын албанд бол ажилласан энэ баг хуралтай холбоотой бэлтгэл ажилд ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд 3 удаа засаг одоо солигдсон. За энэ өөрөө ямар сорилтыг авчирч байгаа гэхээр ер нь бол бид бүхэн бол хамгийн гол одоо сорилт бол цаг хугацаа гэдэг зүйл байдаг. За баг хурлын хувьд бол мэдээж олон улсын төлөөлөгч нэрж байгаа учраас тогтсон цагтай хуралтай одоо аялыг хойшлуулж нурагшуулна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр төлөвлөгөө бол маш тодорхой байх шаардлагатай байдаг. За засаг одоо удирдлах солигдож байгаатай холбоотой бол төлөвлөлт чинээр хийгдэх ч юм уу те. Ерөнхийдөө бас цаг хугацааг нэлээд авсан ийм зүйлсүүд бол тулгамдсан болов гэж бол би хувьдаа бол дунд нь байсан хүний хувьд л ажиглагдсан. Мэдээж одоо ажиллаж байгаа баг солигддог ч юм уу те эргээд нөгөө төлөвлөгөө чиглэл өөрчлөгддөг ч юм уу ийм асуудлууд бол байсан. Энэ засгийн одоо урт хугацааны бодлоготой холбоотой асуудал зөвхөн байгууллагын салбар дээр төдийгүй олон одоо салбар дээр Монгол улсад бас ажиглагдж байгаа болов гэж залуу хүний хувьд бол бас хардаг. Тэгээд энэ асуудлыг бол мэдээж одоо дунд нь ажиллаж байгаа хүмүүс маш шуурхай холбож ажилласан энэ л одоо шийдэх гэж оролдож явж байна гэх юм уу. За хоёр дахь том асуудал бол төсөвтэй холбоотой маш олон зүйлсүүд бол гадуур бол яригдж байгааг бол өөрөө дуусан. Гэхдээ би яг нөгөө миний чиглэл бол төсөв санхүүтэй ч юм холбоотой байдлаар бол ажиллаагүй учраас нарийн мэдээллийг бол мэдэхгүй байна. Тэгвэл ер нь бол гадаас нь бас ингээд ажилласан залуу хүний хувьд бол илүү төсөв нь бол дэд бүтц барилга байгууламж тал руугаа илүү зарцуулагдсан болов гэж харагдаж байгаа. За тэгэнгүүт миний хувьд бол яг хийжээс ажил бол хамтын ажиллагааг дээр бол ажиллаж байсан. За залуучууд эртний нийгмийн байгууллага эрдэмтэн залуу малчид олон нийтийн оролцоог одоо энэ баг хурлын хүрээнд хэрхэн хангах вэ гэдэг дээр одоо бэлтгэл ажлуудыг хийж ажиллаж байсан гэх юм уу. Өнгөрсөн жилийн хувьд бол ямар нэгэн байдлаар бол яг ийм ажлуудад хамтын ажиллагааг өргөжүүлэх ч юм уу энэ ажлууд дээр батлагдсан төсөв бол байгаагүй. Ямар нэгэн төсөвгүйгээр ажиллаж байсан гэж ойлгож байна. Мэдээж одоо улс их орны хөгжил дээр ч гэсэн ер нь төсөв бол ихэвчлэн одоо дэд бүтцээр байгаад байдаг. Хурал дээр ч гэсэн мөн адилхан хандлага гарсан болов уу гэж бол би хувьдаа бол ажигласан. Тэгээд энэ асуудлыг бол яаж шийдвэрсэн гэхээр мэдээж олон улсын хөгжлийн түншүүд, олон улсын эрдэнэ нийгмийн байгууллагууд бол яг энэ залуучууд эрдэнэ нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, малчдын оролцоог хангах үүднээс бол дэмжлэг үзүүлж ажилласан. За бас тухайсан бас зарим нэг улсын байгууллагууд бас дэмжлэг үзүүлээд ингээд хэр хэрэндээ л одоо байгаагаараа л нийлж 40 орчим одоо талуудын оролцоог хангах арга хэмжээ үйл ажиллагаанууд бол бэлтгэл ажил болгож бол зохион байгуулсан байгаа. Тэгээ энэс бол 20 гаруй хувь нь бол яг залуучуудад ч ихсэн ийм ажлууд бол байгаа. Тэгээд шийдэл бол ерөөсөө хамтын ажиллагаалаа хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэж байгаа олон нийт эрдэмтэн судлаачид за тэгээд басан байгууллагууд бол хамтарч ажиллаж бол өдий хүртэл бол бэлтгэл ажлыг бол бас чамгүй хэмжээнд сайн хангасан болов уу гэж харж байгаа.
Тэгэхээр парамтлогийн ард бол үндсэн одоо 12 хороо ажиллаж байгаа гэж би сонссон. Тэгэхээр энэ хороо болгонд бас тань шиг юм залуу мэргэжлүүд ерөн залуучуудын оролцоо бас одоо чамлахааргүй байгаа байхаа гэж бодож байна. Тэгэхээр тэр утгаараа одоо манай энэ подкастыг яг одоо сонсож байгаа хүмүүс ч бас илүү залуучууд бас төлхөө сонсоосоо бас сонсож байгаа байхаа гэдэгт найдаж байна. Тэгэхээр ерөн залуучуудаа таны зүгээс одоо юу уриалж хэлэх үү, юу хандаж хэлмээр байна? За ерөөсөө бас миний хувьд гэсэн хувийн хувьд бол ажиллаж байгаа гол шалтгаан бол залуу хүмүүс бид бүхэн бол яг энэ их дэлхийг сайнтай, саартай, бүлээр нь одоо өвлж авч үлдэх хүмүүс гэж бол боддог. Угаасаа үнэн. За дэлхий дээр өнөөдөр 2 тэрбум гаруй хүмүүс одоо энэ газрын дороотлын асуудалтай бол шууд нөлөөнд нь байна. Үүнээс бол 1 тэрбум орчим нь бол яг энэ байгалийн нөөцөөс шууд хамааралтай залуу хүмүүс л амьдарч байна. Тэгэхээр эргээд харахаар зэрэг Монгол улс маань өөрөө маш залуу улстай тооцогддог тийм. Өнөөдөр 46.3% нь одоо нийт хүн амын маань 25-аас доош насны иргэд байгаа. За 32 хүртэлх хувь нь бол яг 14-өөс доош насны хүүхэд залуучууд бүр байгаа. Тэгэхээр залуу улсын хувьд бол бид бүхэн өнөөдөр урт хугацаанд ирээдүгээ бас харах хэрэгтэй. Яалтчгүй бид нэр их дэлхийг одоо нөөцтэй, баялагтай, за дээрээс нь бас одоо хүний одоо нөлөөллөөр авчирж байгаа сөрөг нөлөөтэй хамтд нь өгүүлж авч байгаа хариуцлага нь бидрийнх, баялагын бидрийнх байгаа учраас өнөөдрөөс эхлээ залуучууд бид нар маань өөрсдөө оролцоогоо хангах хэрэгтэй байна, дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. За тэгээд ирээдүйд өвлөх газар нутгаа чадхаараа хамгаалах хэрэгтэй байна гэж бас хардаг. Бас сайжруулах боломж бололцоо бол мэдээж байгаа. За залуучуудын хувьд бол бас нэг тухайсан нэг зүйл нь бол бид нар ногоон шилжилтийг бас хийж чадах юм бол 2030 он гэхэд те дэлхий дээр 395 сая орчим одоо шинэ ажлын байрууд бий болох боломжтой гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүд бол байгаад байгаа. Тэгэхээр газрын асуудал бол зөвхөн одоо хин нэгний асуудал биш юм. Энэ бол шууд хүнсний асуудалтай шууд холбогддог те. Ундны усны асуудалтай шууд холбогддог, эдийн засгийн асуудлуудтай шууд холбогддог юм маш эмзэг асуудал учраас залуучууд бидний ирээдүйн бас ажлын байртай шууд холбогдож байгаа. Бас эрүүл аюулгүй орших өдөр тутамдаа бид нар ус ууж байна те, өдөр тутамдаа хүнс тэжээл хэрэглэж байгаа учраас шууд эрүүл аюулгүй байдалтай холбоотой учраас бид нар чадгаараа бас санаа тавьж одоо энэ дээр бас хариуцлага хүлээж хамтдаа бас энэ байглаа бас чадгаараа эрүүл ирээдүйд бас авч үлдэхийн төлөө бол зүтгэх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас бол залуучууд бол бас одоо Монгол улс маань залуу хүмүүс учраас бол Копаронтлог зохион байгуулах үйл явцад бол залуучуудын нөлөө, залуучуудын хөлс хүч бол нэг ч ингэсэн гэж харж байгаа. За ажлын албан дээр бол тухайсан бол миний ажиллах энэ цаг хугацаанд бол илүүтэйгээр залуу хүмүүс их олчлон байсан. 2025 онд бол дандаа ерөн залуучууд ажиллаж байсан гэж ойлгож байна. Тэгэхээр залуучууд маань бол цаг заваа харамгүй зарцуулсан, шөнө өндөр орой гэлгүйгээр илүү цаг гэж тооцохгүйгээр үнэхээр яг өөрсдийнхөө ирээдүг гэж бодож байгаа учраас залуучууд бол хөлс хүчээ гаргаж ажиллаж байгааг бол мөр зэрэгцэж явсан, мөр зэрэгцэж ажилласны хувьд бол үнэхээр залуучдаар бол бахархаж байгаа. Тэгээд нэг онцлох ёстой зүйл бол бид бүхэн энийг өвлж авч байгаа ч гэсэн бид нар бас өнгөрсөн цаг үеэ бол бас магтан дуулах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ зөвлөлт газрын дороотлол байгалийн салбарт судалгаа шинжилгээ хийсэн, олон жил одоо ажилласан Ахмад Эрдэмтэд судлаачид за бас одоо тухайсан олон улсад нэртэй хүмүүсээ бол бид хүн болвол тэгж одоо эдгээр хүмүүсийн одоо залхамж халаа болж авч байгаа гэдгийг санаад үе хоорондын хамтын ажиллагааг бол өргөжүүлэх бол шаардлагатай байгаа. Бид нар залуучууд бид нар юу ч гүү зүйл дээр бол буугаагүй үдий 30-40 жил одоо судалгаа хийсэн хүмүүсийн бас судалгаан дээр суурилж дараагийн одоо ололтуудыг дараагийн ажлуудыг бол төлөвлөж байгаа учраас энэ дээр бас Ахмад Эрдэмтэд судлаачтай талархал илэрхийлмээр байна. Тэгээд тэр тундаа бас саяхан бас байгаль орчны салбарын тод малаа олсон сайд асан доктор Бачаргалгой бол бас тэнгэрт хэлсэн байгаа. Тэгээд үүнтэй холбоотой Копаронтлогийн бэлтгэл ажил дээр бас гар бие оролцоод явж исэн 80 гарсан хэдий ч бас
өдөр тутамдаа оролцоод бидэрт бас зөвлөгөө өгч ирсэн энэ эрхэмд бас талархлаа гэж энэ подкастын орж байгаа талимдаа хандаад бас хэлье. Тэгээд энэ ажил бол ганцхан нэг хүний ажил байгаагүй. Залуучуудын ганцхан ажилч бас байсангүй. Энэ бол бүх хүмүүсийн хамтын ажиллагаа байгаамаа гэж бодож байна. Тэгээд үүнд бол залуучууд манлайлж орж байгаад бол баяртай байна. Тэгэхээр цаг зав гарган битүүртэй ярилцсанд маш их баярлалаа. Таны одоо ярилцлагаас бас маш олон чухал санаануудыг бас манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань авсан байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний бас энэ олон одоо баггүй хугацаанд одоо хичээж одоо ард нь шамдаж ирсэн энэ ажлын үр дүн бас тун утгагүй одоо дэлхийн нүдэн дээр харагдахад бэлэн болсон байна. Тэгэхээр та бүхэнд бас үцэн ажилд амжилт хүсье. За танай ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаар дээр бид нэр илүү дэлгэрэнгүй тийм ээ коп дээр яг юу болохын, ямар одоо хөтөлбөртэй байхын, ямар арга хэмжээ, ямар сэдвүүд иргэдэхин. За тэнд бас бид нар яг болж явах үеэр нь очиж бас цуврал дугаарууд хийн. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Дараагийн дугаар дээр бид нар нэг сонирхолтой сэдвийг авч үзэн. Тэр болохоор хэрвээ коп байгаагүй бол дэлхийн өнөөдөр ямар байх байсан бэ гэдэг сэдв дээр бид ярилцсанаа маш сонирхолтой дугаар болно гэж найдаж байна. За коп радио бидэнтэй хамт байгаарай.